За сайн залуусаа. За энэ удаа хэдүүлээ. Reverse төлөвлөгөөнийг үргэлжлүүлэн. Тэгээ reverse төлөвлөгөөнийг үргэлжлүүлэхдээ болохоор хэдүүлээ яах вэ гэхээр church ба BOS гэдэг хоёр зүйлийн талаар ярилцсан. Тэгээ church нь юу, BOS-с юугаараа ялгаатай байдгийг гэдэг талаар ярилцгаая. За тэгэхээр church буюу change of character гэдэг үгний товчлол байгаа. Би өмнө нь бас урдж байсан. Church гэдэг бол өөрөө internal structure-ийн бүтцийн эвдэрлийг хэлнэ гэж. Тэгвэл church болохоор ерөөдөө өөрөө internal structure буюу swing structure-ыг бүрдүүлж байгаа дотор нь үүсдэг жижиг нугалаануудыг swing high low-ын дотор нь үүссэн байгаа жижигхэн нугалаануудыг хэлж байгаа тийм үү. Тэр жижигхэн нугалаанууд буюу тэр жижигхэн internal бүтцүүдийн эвдэрлийг нь church гэж нэрлэдэг. За тэгэхээр internal бүтцийн эвдрэл буюу internal бүтцийн church буюу change of character гэдэг зүйл нь өөрөө юуг ерөөдөө агуулж идэг, юуг хэлж идэг гэх юм бол swing бүтцийн tracing төлөв ирэх гэж байна гэдэг нэгдүгээр зүйлийг хэлж идэг. Ер нь бол тэрийг хэлдэг дээ. Тэгээд church-ийн хувьд бол яаж хийгддэг вэ гэх юм бол internal бүтцийн өөрийнх нь ёроолын weak-ийг нь доош нь weaker эвдэх үед church үүслэе гэж үздэг. За church үүсэж байгаа тохиолдолд бол ерөнхийдөө swing бүтцийн tracing төлөв ирнэ. Swing бүтцийн tracing төлөвлөгөө дуусна гэсэн хоёр төрлийн мэдээллийг агуулдаг. Яагаад гэх юм бол одоо swing бүтцийн high болон low-ийн хооронд impulse дээр ч одоо internal бүтэц байгаа. Tracing дээр ч internal бүтэц байгаа. Тэгэхээр impulse дээр явж байгаа internal бүтэцэн доошоо эвдэрх юм бол uptrend-ийн хувьд тийм ээ. Uptrend-ийн swing high болон swing low дотор байгаа internal бүтэцэн доошоо эвдэрсэн тохиолдолд tracing төлөв ирэх гэж байгаа мэн гэдэг тохиог өгдөг. Uptrend-ийн swing high болон swing low-ын дунд орж ирсэн байгаа tracing төлөвийн дотор байгаа internal бүтцэн дээшээ эвдэрсэн тохиолдолд tracing төлөвийн дуусж байгаа юм байна. Impulse төлөв явах гэж байгаа мэн гэдэг тохиог илэрхийлдэг. Uptrend-ийн swing high болон swing low-ын дотор байгаа tracing төлөвийн дотор байгаа internal бүтэц дээшээ эвдэрсэн байж байгаад буцаагаад дахиад доошоо эвдэрэх үед юу илэрхийлдэг вэ гэвэл impulse-ийн төлөв явах гэж байгаа fail tracing төлөв илүү гүн орох гэж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Ийм гурван төрлийн илэрхийлэмжийг ерөөдөө чөчүүд янз бүрийн байр суурьнууд дээр янз бүрийн байрлал дээрээс шалтгаалаад илэрхийлж яадаг гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр хүмүүс нэг зүйлийг аягүй андуураад байдаг. Чөчийг би үүстэй андуураад байдаг. Би үүс нь өөр ямар ч юм. Би үүс буюу боус гэж хүмүүс дууддаг, боус гэж ярьдаг тийм. Тэгэхээр боус гэдэг хөдөлгөөн нь өөрөө яг ямар ч юм бэ гэх юм бол трендийн үргэлжлэлийн хөдөлгөөн дээр ашиглагддаг, трендийн эргэлтийн хөдөлгөөн дээр ашиглагддаг. За трендийн эргэлтийн хөдөлгөөн дээр яаж ашиглагддаг вэ гэх юм бол бидний мэдж байгаачлан одоо uptrend-ийн хөдөлгөөнөөр жишээ аваач. Uptrend-ийн swing high болон swing low хооронд одоо тэр uptrend-ийн impulse-ийн хөдөлгөөн төр үүссэн байгаа интерналын бүтэц доошоо эвдэрх үед church үүсэх үед tracing хөдөлгөөн одоо swing-ийн tracing хөдөлгөөн ирж идэг юм. Swing-ийн tracing хөдөлгөөн ирж яваад tracing хөдөлгөөн хитрхи гүн орсноосоо болоод swing low буюу яг нь higher low эвдэх үед юу үүсв? Reverse үүснэ. Тэр reversal хөдөлгөөнийг өөрийг нь юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол BOS. Break over structure. Энэ маань өөрөө юу гэж хэлж яддаг вэ гэхээр buying volume, selling volume-г шилжиж байгаа том хэмжээний volume-ийн шилжилтийг буюу uptrend-ээс downtrend руу шилжих үйл явцыг илэрхийлдэг. Окей. За тэгвэл маркетинг бүтэц үргэлжлэх үйл явцсан дээр буюу ерөнхийдөө бүтцийн өөрийнх нь цаашаа үргэлжлээд явж байгаа эвдэрлийг илэрхийлж байгаа. Энэ маань өөрийн үгсээр uptrend-ийн хөдөлгөөн явж байна. Uptrend-ийн ерөнхийдөө swing high болон swing low хоёрын дунд явж байгаа tracing хөдөлгөөн дуусаад impulse хөдөлгөөн явахдаа өмнөх хаяа эвдэх буюу цаашаа тренд үргэлжилнэ гэдэг тохиог энгийнээр илэрхийлэх үед үүсдэг хөдөлгөөнийг breakout structure гэж нэрлэж байгаа. Окей. Ийм ялгаатай. За тэгвэл эдрийг ашиглаад бүтэн зураг гаргаад авах юм бол uptrend-ийн хөдөлгөөнд бүтэн зураг гаргах юм бол uptrend-ийн хөдөлгөөний swing high болон uptrend-ийн хөдөлгөөний swing low болон swing high хоёрын хооронд явж байгаа internal хөдөлгөөнүүд байгаа. Internal хөдөлгөөнүүдийн сүүлийн internal low эвдэрх мөчид ерөнхийдөө church үүсэж байгаа. Church-ийн хөдөлгөөн үүснээ дараа бол uptrend-ийн хөдөлгөөний swing high, swing low хоёрын дунд tracing хөдөлгөөн орж ирж байгаа. Tracing хөдөлгөөн орж ирэхдээ мөн адилхан internal бүтцтэй орж ирж болно. Тэр internal бүтцэн дээшээ сүүлчийн internal high-ын дээшээ эвдэрх үед uptrend-ийн хөдөлгөөний swing high болон swing low-ын дунд орж ирсэн tracing хөдөлгөөн дуусч impulse хөдөлгөөн эхэлж байгаа. За impulse хөдөлгөөн эхлээд дээшээ яваад дээшээ явж явах хугацаанд internal бүтэц дахиад доошоо буцаад эвдэрсэн тохиолдолд uptrend-ийн хөдөлгөөний swing high болон swing low-ын дунд байгаа tracing хөдөлгөөний үүсгэсэн байсан impulse хөдөлгөөн нь failдээ дахиад tracing хөдөлгөөн илүү гүн ирж байгаа. Tracing хөдөлгөөн гүн ирж явах явцдаа дахиад internal бүтэц үүсгэж байгаа. Тэр internal бүтэц дээшээ эвдэрх үед ерөнхийдөө яг uptrend-ийн хөдөлгөөний swing high болон swing low-ын дунд үүссэн байгаа tracing хөдөлгөөний failдсэн хоёр дахь удаагийн ирж байгаа tracing хөдөлгөөний хоёр дахь удаагийн орлого нь амжилттай болоод impulse хөдөлгөөн эхэлж байгаа. Impulse хөдөлгөөн явсаар байгаад
аптрендийн тэр өмнөх higher high буюу өмнөх байсан high-ыг дээш нь эвдэх үед үүсэж байгаа хөдөлгөөнийг breakout structure гэж нэрлэж байгаа. Буюу continuation хөдөлгөөн. Маркетны одоо аптрендийн бүтэц маань цааш үргэлжилж байна. Тэндээс дээшээ явж исэн импульсын хөдөлгөөн дотор байсан интернал бүтэц доошоо эвдэх үед чөөч үүснэ. Чөөч үүсээд буцаад дээшээ чөөч үүсэхгүйгээр интернал бүтэц болон свинг бүтэц хоёр нь хоёулаа доошоо трисмт хөдөлгөөнд явсаар байгаад трисмт хөдөлгөөн хитрхи гүн орсноос болоод сүүлчийн higher low-ыг буюу сүүлчийн swing higher low-ыг доош нь эвдэх үед үүсэж байгаа хөдөлгөөнийг breakout structure гэж нэрлэдэг. Тэгэхээр чөч нь бол интернал бүтэцийн эвдрэл, breakout structure нь бол swing бүтэцийн continuation хөдөлгөөн буюу үргэлжлэлийн хөдөлгөөн. Яг нь swing бүтэцийн өөрийнх нь эвдрэлийн хөдөлгөөн буюу trend өөрчлөлтийн хөдөлгөөн буюу trend reversal хөдөлгөөн, buy volume, sell volume шилжиж байгаа volume шилжилтийн хөдөлгөөн гэж ойлгож байна. Тэгэхээр энд харагдаж байгаачлан uptrend болон downtrend. Ер нь uptrend-ээс downtrend руу ирэх хөдөлгөөн гэдэг зүйл өөрөө. Тэгээд дээрээс нь uptrend болон downtrend-үүдийн continuation хөдөлгөөнүүд өөрсдөө яаж чөөж бие үеийн хоёр төрөл энэ гурван зүйлээр дамжиж хийгддэг гэдэг нь харагдаж тийм харагдаж маш том бүтэц байна шүү дээ. Нэг ийм теори байдаг. Ийм одоо онол биш ээ. Ийм дүрм байдаг. Дүрм. Энэ дүрм нь юу гэдэг вэ гэхээр uptrend-ийн хувьд бол сүүлчийн high буюу сүүлчийн swing high амжилттай эвдэрсэн тохиолдолд хамгийн доор байгаа lower low-ыг хамгийн доор байгаа low-ыг жинхэнэ higher low буюу жинхэнэ swing low гэж нэрлэдэг. Downtrend-ийн хувьд болвол сүүлчийн lower low-ыг буюу өөрийнхөө хамгийн сүүлчийн swing low-ыг амжилттай эвдсэн тохиолдолд хамгийн дээр байгаа high-ыг жинхэнэ lower high буюу жинхэнэ swing high гэж үздэг гэсэн нэг юм дүрм байгаа. Энэ дүрм амар чухал шүү, амар чухал. Яа гэх юм бол энэ дүрм тренд тодорхойлоход асар том асуудлыг шийдэж өгдөг. За тэгэхээр энэ хичээл дээр энийг бас нэг ярьчих. Окей. За энэ хичээл дээр ярихгүй. Байсан дээр юм уу? Дараагийн хичээл дээр ярих уу? Энэ хичээл дээр ярих уу? Алин зөв бэ? За дараагийн хичээл дээр ярих. Окей. За.